ганхуу ахыг дүрэж байгаа юм биш. Үнэхээр манай дүү хийж байгаа маа. Тартаа яг тийм аа. Одоо сансарт явж байгаа юм шиг юм хөлгүүд. За өнөөдөр би өөрийнхөө сайн дураар нэг газар нэг өдрийн турш ресепшн хийж ажиллах гэж байна. За ямар учиртай юм бэ гэх юм бол Billy Explore гэдэг одоо миний YouTube сувг болон за Facebook, Instagram одоо хуудсан дээр би Улаанбаатарт байгаа, Монголд байгаа шинэ гэсэн бүхнийг одоо эрен хайж, нээж илрүүлэх юм аа. За энүүгээрээ бас тэр залуу бизнес эрхэлж байгаа, за шинэ сод юм хийж байгаа хүмүүсээ бас сурталчлаад рекламадад явна. За өнөөдөр яг одоо хамт байснаар та бүхэнд маш гоё зүйлийг үзүүлэх гэж байна. Монголд хамгийн анхны удаа нэгдсэн газар UB Pod гэж газар байгаа. Бүгдээрээ яг одоо ийшээ очиод ямар учиртай газар юм бэ? Хинд ямар хэрэгтэй юм бэ гэдгийг хамтдаа үзье. За манай дүү инх мөнх. За үнэхээр манай дүү ягаад гэвэл бид хоёр 4 жилийн өмнө майхан кампиг хамтдаа энэ бизнес эрхэлдэг байсан одоо юм дүү байгаа. За сайн байцгаана уу? Намайг инх мөнх гэдэг UB Pod Монголын хамгийн анхны капсул хотелийг үүсгэн байгуулагч одоо аялал жуулчлалын салбарт ажиллаад явж байна. Мэдээж хамгийн ихний өрөө бол үүдний өрөө. За энэ бол локерууд байгаа бүгдээрээ гадуур ус болон гутлаа энэ гинэ. Мэдээж ресепшн харагдаж байгаа, хүлээлгийн буудлын харагдаж байна. Ресепшн дээр бүх цахилгаан хийгээд бас аяллаа хөтөлбөрүүдэд танилцах боломжтой. За ингээд орж ирсэн хүмүүс бол ерөөсөө энэ дээрээ чөлөө цагаа өнгөрүүлээд дууд жууцхан байл уулзаад хамтаа хөгжлөх юм бай хөгжөлтөөд тоглоод зурагтаа үзүүл үзээд ингээ амарх боломжтой юм хэсэг одоо бий болгож өгсөн байна. За энэ галтхуу бол цай кофе үнэгүй өглөөний цай бас гардаг. За эндээ бас одоо бүх төрлийн галтхууны хэрэгсэл бэлэн байгаа. Бидний одоо үндэсний шагааны тоглоом наадгай за бас хүлээлгийн одоо ийм хэсэг ингээд байрлаж байгаа. Булантхоо ашиглаад гой гүйлтийн зам шийдж өгсөн байна. Нөгөө нэг бидний яриад байгаа тийм дөрвөн төрлийн юм ортой байна. Энд найз нөхдөөрөө нэг мөр аваад одоо амарч болно, аялж байгаа бол тийм ээ. Эсвэл ганцаараа ч гэсэн энийг одоо түрээсэх боломжтой гэсэн үг. Таартаа яг тийм аа. Одоо сансарт явж байгаа юм шиг юм хөлөг дотор одоо амарч байгаа юм шиг юм капсулууд байдаг. За урт нь бол ингээд 2 метрийн одоо урттай дотроо одоо кондишн, тойл, хөгжим, цэнэглэгч ингээд бүгд багтсан. Энд бол ерөөс таны жижигхэн өөрийн хувийн орон зай гэр гэсэн үг. Нийт 10 капсул байгаа. 2 хүний капсул гэж байгаа. Энэ 2 юм капсултай ийшээ хосоор ороод амарч болно. За энд зөвхөн капсул давхар орноос гадна 2 хосын өрөөтэй. За энэ гардаа ёо, хотын төв дардаа ийм хөөрхөн боломжийн тойлтой, угаалтууртай, за ингээд орон дээр ингээд хосоор ингээд амарчин. За тэгээ ийшээ ингээд зурагтай ингээд заах үзчин. За энд бас 0 байна. Ийм цэвэрхэн дүүш 0. Ингээд нэг жижигхэн өрөө шидсэн. Ийм гоё боломжийн газар байна да. Мэдээж 0 хамгийн чухлаа. Бүгдээрээ 0-ыг харцгаа. Энэ бол эмхтэй 0 байгаа. Бүр маш цэвэрхэн харахад ерөөсөө энэ бүр ямар гоё ариун цэвэр сагсан, ямар гоё одоо цэвэрхэн 0 үү гэж одоо хүн болгон хараад угаасаа тодорхой мэдхээр. Эрэгтэй 0-ны юм 2 0-тэй муу ялгаагүй маш цэвэрхэн тохилог. Энэ өрөө нь болохоор 8 ортой. Дотроо ийм 0-тэй. За 0 нь төгжээд байх шиг байна. Капсулд орсон, өрөөнд орсон хүмүүс чинь 0-д орж болж байна. Тэгвэл хаана усанд орох вэ гэж хамгийн чухал юм байгаа. Тэгэхээр бүгдээр тийшээ усанд ордог хэсэг рүү явцгаая. За энд ингээд дүүш болон саун хэсэг. Ингээд эмхтэй шүшрийг надаа маш цэвэрхэн эрэгтэй дүүш нь байна. Дөнгөцөө хажуугаар нэг гадаад зөрсөн. Энд хөвчлэн гадныхан байдаг. Тэгэхээр манер одоо дүүш орсон байна. Эрэгтэй дүүш дотроо саунд тоохгүй. Саунд нь эмхтэй орж болно. Эмхтэд орох юм бол цаг аваад ямар ч өөр хүн шүшрт оруулахгүйгээр гээд зохицуулж болох боломжтой юм одоо саун байгаа. За капсулыг ямар хүмүүс хэрэглэх вэ гэж бодож зүгээр миний төсөөлөл гэсэн үг. За эхнэртэйгээ хэрэлцсэн байж болно, нөхөртөөгөө хэрэлцсэн байж болно, гэртээ одоо олон хүмүүс одоо хөдөө гадаас ирсэн байж болно, тийм ээ. За эсвэл тусдаа гарах гад зорж байгаа хүмүүс тестик гэж бас орж ирж амарч болно. За мөн одоо жуулчлаар явж байгаа гадныхан бас энд өргөнөөр үйлчлүүлдэг. Оюутнуудад нэг гой боломжийг олгосон байгаа. 1 сарын түрээсийн үйлчлэгээ. Нэг капсулыг 1 сар түрээсч болно. Тэр нөрөө оюутны байранд амьдардаг ч юм уу, эсвэл очлоо солихыг хүсэж байгаа, тусдаа гарахыг хүсэж байгаа, оюутны байранд оронтой байхгүй ч юм уу. Ийм залуучууд зориулсан гоё үйлчлэгээ байгаа. Энэ өөрөө ямар давуу талтай гэх юм бол санхүүгийн дарамт байхгүй. Барьцаа маш их юмд. Сар-сардаа өгж болно. Сардаа өгч тухайд өдрөөр нь өгж болно, тийм ээ. За ирсэн жуучтай бас гоё гадаад хэлний юм солилцоо, мэдлэгээ дэвшлэх солилцоо, найз нөхдөдөө би одоо илүү өргөн болгох, гадагшаа тэлэх юм боломжийг бас бий болгож өгч байгаа юм байна. Тэгэхээр капсул одоо хотелийн ийм боломжууд маш их байдаг юм а. Та нар UB Pod пэйж руу холбогдоод бүх мэдээллийг авах боломжтой. Ингээд Billy Explore байла. Дараагийн газар хаана бол бүгдээрээ хамтдаа сонирхцгаая.